Хүний нэг наснда очор дайр бурхны хутгийг олсон Мялбогдын намтрыг уншин бясалгаж сонсон залбирах хаваас дээд суу бэлгийн эмт рашааныг хүртэх хувьтай гэжээ. Сайн байцгаана уу? Зоолоор зөв сувагт тавтай морилцгаана уу? Өнөөдрийн дугаараар төвдийн агуу йогч, гэгэрэгч Мялбогдын тухай өгүүлэх болно. Түүний амьдрал бол нүглээс гэгэрэлд хүрсэн замнал, өш хонзонгоос уучлалт, харанхуугаас гэрэлд хэрхэн хүрч болдгийг биеэрээ туулж хүн төрлөختөнд ухаарал үлдээсэн гайхамшиг юм. Өнгө мөнгө хөөсөөр бол үр зүрхээ өнгөийг завгүй. Өрөөлийг гоожилж явсаар бол өөрийгөө таних чөлөөгүй. Мялбогдын төрсөн нэр нь Тойвго буюу сонрыг мэлаагч. Тэрээр төвдөд нэгэн чинээлэг гэр бүлд төрсөнч хувь тавилан түүнд хатуу нүрээ үзүүлжээ. Эцэг нь түүнийг жаахан байхад нас барж тэднийх бүхий л хөрөнгөө хамаатнуудынхаа гарт алддаг. Шуналд идэгцэн хамаатнуудынхаа эрхэнд эхэн гуниг дүүн үсгэлэн нэрмэгдэж Мялбогд хорсоос шандал тунд өсөн торинжээ. Нэг өдөр ээж нь түүнд ингэж хэлжээ. Хүү минь нэг л өдөр чи энэ хорвоогийн шудраг бусыг нуугтаарах хүчтэй болно. Энэ үг зүрхний гүндэн шивнэгдэж Мялбогд хар шидийн замыг эрен олон жил бясалгажээ. Эцэст нь тэр хамаатнуудаа хар шуургаар гисгэж олон хүний амийг авч утсан гэдэг. Гэвч түүний сэтгэл улам хөндөрч зүүдэндээ өдөр бүр уйлж буй ээжигээ үлбэрч буй дүүгээ харсаар байв. Зовлонгоос үс хонжин төрдөгч үс хонзонгоос амар амгалан хизээч төрдөггүй. Өөрөө үлдсэн хүнд нүглийг цайруулах арга эрен тэнүүжилж явхдаа тэрээр Марпа хэмээх гүн ухаанд багшийн нэрийг сонсов. Марпа бол Энэтхэгээс буддын их сургаалыг их хэлний хөрвүүлж авчирсан агуу орчуулагч. Харин багшийн замд орохын тулд шалгалт, зовлонг туулж бие махбод сэтгэлээрээ унах ёстой байв. Мялбогд сувраг босгож дахин нураалгаж арьс махан цухуутлаа ажилласан сэтгэлийн галан бөхөөгүй. Марпа дүүнийг эцэст нь хүлээн зөвшөөрч ингэж хэлжээ. Чи биеэр зовлон үүрч сэтгэлдээ галыг асаалаа. Одоо жинхэнэ номын замдаа ор гэж хэлв. Ингээд Марпа багшийнхаа хажууд олон сар жилийг хамтдаа өнгөрөөн гэгэрлийн замд хөдлөн бясалгаж байлаа. Гэвч нэгэн шөнө Мялбогд ихээ нас барж дүүгээ гуйлга гуйж харин гэр нь үнс нурамд дарагдсан байгаагаар зүудэлжээ. Энэ зүуд түүний сэтгэлийн тамд унгаасан тул Марпаг орхин өөрийн төрсөн нутаг руугаа явхаар буцлаа. Төрсөн нутагтаа ирэхэд зүуд нь бодит байжээ. Эхэн нас барж дүүн үнэхээр гуйлга гуйж явдаг болсон байв. Энэ мөчид Мялбогд үүлийн үрийн гүн үннийг ухаарсан гэдэг. Үүлийн үр гэдэг бол гадаад хүчин биш, харин өөрийн үүлээс ургасан жимс юм. Ийхүү тэрээр уулыг зорж, агууд орж, халгаагаар хооллон, уснаас өөр зүйл амсалгүй олон жил бясалгасан. Арьс ногоон болж хүмүүний хүл хүрээгүй ууланд ганцаар номлож, ногоон ёгч хэмээн нэрлэгдэх болтлоо олон жилийг үджээ. Мялбогд ууланд амьдрах үедээ шүлэг бичиж бясалгалаа аюулгүйгээр илэрхийлдэг байв. Түүний шүлгүүд гүн гүнзгий ойлгомжтой хүн бүхний сэтгэлд хүрдэг. Нэгэн шүлэгтээ тэр ингэж бичжээ. Нүгэлт би зовлонгоор ариуссан наманчлалын галд сэтгэлээ шарав. Гэгэрэл миний хоосон сэтгэлд гэрэл мэт тодорсон билээ. Түүний шүлгүүд Мялбогдын 100,000 дуу хэмээх цуглуулганд хадгалагдаж үлдсэн бөгөөд буддын шашинд энэ номыг унших нь нэг насны буян хураагтай адил хэмээн үздэг байна. Нэгэн өдөр Мялбогдыг хорлох зорилгоор атаад сэтгэлдээ автсан нэгэн гивш хөөрхөн эмэгтэйгээр дамжуулан хортой тараг илгээдэг. Мялбогд бүхнийг мэдсэн ч тэрхүү хортой таргийг уусан байдаг. Хожим хор өгсөн гивш түүн дээр ирэн хэрв чи үнэхээр ичтэй юм бол өвчнөө над руу дамжуулаач гэтэл Мялбогд өөрийн өвдөлтөөсөө багахан хэсгийг түүнд мэдрүүлжээ.
Тэр мөчөд гівш газар дээр сүхрэн өршөөл гуйсан. Мял богд түүнд ухаарал өгч ингэж хэлжээ. Чи надад хор өгсөн ч би чамд гэгэрэл үгүй гэж хэлв. Тэр гівш дараа нь мял богдын шав болж ухааралтай амьдралын замд орсон гэдэг. Ийхүү мял богд 84 наснда нас барах үед тэнгэрт түмэн өнгийн солонго хатан сахиусан тэнгэрүүдийн чуулган болж байсан гэдэг. Түүнийг чандарсан үнснээс ширхэгч үнс үлдээгүй бөгөөд 5 өнгийн сахиусан тэнгэр тэдгээр үнсийг тэнгэр рүү авч одсон гэдэг домогтой. Эцэст нь түүний үлдээсэн хамгийн агуу үннийг сонсоход үлийн үрээс хинж цухтаж үлж чадна. Гэвч ухаарал, намжлал, зүтгэлээр өөрийн ирээдүйг шинжилж чадна хэмээжээ. Энэ бол хүний нүглээс гэгээрэлд хүрэх замдлын амьд жишээ Мял богдын түүх байлаа. Түүний амьдрал бидэнд дараах үннийг сануулж байна. Үш хонзонгаар амар амгалан ирдэггүй, харин уучлал, төвчээр, дотоод гэрлээр бид өөрийгөө болон орчлон өөрчилж чадна хэмээжээ. Гүн далай умбах оронжин гуйхан татаалыг бүү оошоо, үлэмжийн чанар төрлөх гэрчин өнгийн хорвоог бүх тоо. Агуу их хайр инэрлийн амьд булаг болсон хүний амьдрал өөрөө гих хэрл юм, аз жаргал нь бясалгал юм. Авралт багшаа зүрхэндээ залвал алхам тутам буйныг хураана, ариун сургаалыг тархиндаа шингээвэл амьсгал тутам шимийг хүртэнэ. Ингээд өнөөдрийн дугаараар Мял богдын гэгээрсэн түүхийг тавчлан та бүхэнд хүргэлээ. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая.